10 дугаар бүлэг шарх. Түүний хадсан гарын шарх маш хүчтэйгээр өвдсөөр л байлаа. Хараал итэг гэж ямар их өвдөж байна хэмээн од амандаа өглөх авч энэхүү тэсвэрлэшгүй өвдөлт нь түүний айцыг баг зэрэгч болтгой мартагнуулах хаж. Гараас нь дусаж буй цусны талб шалан дээр тунралдан харанхуйд нэг хэсэг газрыг бараан тулхажээ. Өнөөх аимшигт хаалганы дээр цоглох цаг түг хэмээн дуугарх нь осолтгүй л цаг хугацаа урагшлаад амьдрал үргэлжилсээр байгаагийн илрэл мэт. Гэхдээ цагийн зөв маш удаанаар урагшлах мэт дөнгөж шөнийн 2 цаг 30 минут болж байгаа нь харагдлаа. Нүд нь өөрийн ирэхгүй анилдаад ирэхийг од мэдэрлээ. Хэтэрхий их ядарсандаа ч тэрөө цус алдаад байгаадаа ч тэрөө нойр нь маш ихээр хурж байлаа. Магадгүй энэ бүх утгагүй зүйл арилаад зүүднээсээ сэрчих юм билүү. Эзгүй зүйлд ганцаараа хаягдсан байх нь их сонин. Тэрхүү цөлийн халуунаас илүүтэйгээр од ам нь маш ихээр цангаж байгааг мэдэрлээ. Хаашаал харна элсэн манхан бас хав халуун дуурагнаар харагдах бөгөөд хэдийгээр өдөр байсан ч нартай байсан ч эргэн тойрон дүнсгэр саарл мэт санагдана. Гар нь л юутайгаар янгнан өвдөд байгааг од мэдэрч байлаа. Гарлууга хартал нөгөөх шарх нь орм үргүй алга болчихсон хідээч хөв хөнгөтэй хатсан мод шиг зүйл болсон байхыг харж амжив. Од яагаад ч юм энэ бүхнийг зүүд гэдгийг мэдэж байлаа. Сэрэх ёстой. Нүдэ нээх гэтэл толгой нь маш их өвдөж, аманд химжээшгүйгээр цангасны улмаас хатаж хуурайсан байх нь мэдрэгдлээ. Юутайч гэгээ орчихсон өрөө бүдэг бадаг боловч харагдхажээ. Од өнгийн босох гэтэл өнөөх шархтай харна нэг зүйл зүгтчихсэн байгааг мэдрэв. Нүдэ арай хийнэн толгоогоо тонгоолгон хартал эхнэр нь. Өнөөх хайрт эхнэр нь гарнаас нь зүгтчихэд яг л баланд наалтсан зөгийн мэт түүний цусыг шуналтаяа залгилахаж. 2 хоногийн өмнө өмсөд өөрийнх нь өмнө гайхуулах мэт эргэлдэж байсан цэцэгтэй цэнхэр палааж саарал гадуур цамцтай эхнэр нь шалан дээр ив хавгүй суугаад үе хүчтэйгээр архирах мэт чимээ гарган сууж байхан тэр. Од эцсийн хүчээр өндийн эхнэрийнхэн толгоон дох хэсэг үснээс натхан нааш татлаа. Часхийн орилох зүрх зүсэм хүйтэн дуу гинэт хадаад эхнэр нь саруулзан буцаж дайрхан тэр. Хамгийн хачирхалтай нь бараг хуучнаасаа 2 магадгүй 3 дахин бүдүүрсэн байх нь цус хурсан тарган бэлцгар нүрнээс нь харагдхажээ. Жижигхэн мөртлөө бидээ баймааргүй бүдүүрсэн эхнэрээ од гал нь аль хэдийн өгсөн нүдээр ширтэн харж байлаа. Тарууган хүн юм шиг. Миний эхнэр жаахан махалсан ч сайхан бүсгүй химэн ухаан санаа нь хий димэрэн эхнэрээ барьж байсан гараа баг зэрэг судлан харуул энэ удаад эхнэр нь өөрлүүн харан инээмсэглэх хажээ. Яг л анх учирч байсан тэрхүү инээмсэглэлээрээ өөрлүүн инээж буй мэт. Харамсалтай нь амин хайртай эхнэр нь нөхрийнхөө хатуу гараас чөлөөлөгдсөндөө баярлан инээсэн ч юм билүү. Од дахин харж чадсангүй. Цасаа хайрт минь цасаа химэн од сүүлчийн хүчээ шавхан байж хэмнээд хамаг хүч нь юулэгдэн гарах мэт сул байгаа тэрв. Нөхрийнхэн атгалтаас чөлөөлөгдсөн цас амттан рууга буцаан хошуу сунглаа. Том өрөөний шүүгэний завсраас 4 бүлтгэнсэн нүд ажиглан буйг цус маханд улайрсан хүүхэн хийгээд цогцсон хурж амжаагүй од хоёрын аль нь мэдсэнгүй. Ээж химэн уйлгын хад гэж ахын дүүдээ шивгнээд нүдийг нь бяцхан гараараа таглалаа. 11-р бүлэг Хүү охин 2. Одоохондоо хинч алгаа хаал гаргараад явчихсан ба. Миний дүү айж болохгүй шүү. Дуу огт гаргаж болохгүй шүү. Химэн Тэнгис хүү дүүдээ шивгэнлээ. Охин чимээгүйхэн толгойд охин.
Нулимсыг нь урсаад хацар дээр нь хатчихсан бяцхан гараараа ахыхаан цамцны хормоноос чанга гихч натгачаад дүрлийтэл ширтэж буй солон охины ходоод нь хоржигнон дуугарч буй чимээ тэрүүхэнд сонсогдно. Шүүгээний хаалга зөөлхнөөр хятнан онголоо. Гадаа басал цас шуурсаар магадгүй тэнгэр газар гихч нэг цул болсон мэт дүнсгэр саарал салхи цасан ширхэгтэй хамт цонхыг пүд зогтлно. Өрөө тэр чигтээ бараансаар лөнгөнд хужигджээ. Саяхан л олуула ил галын дэргэд суугаад ээжийнхээ хийсэн гарын хуушурыг инээлдэн идэж байсан нь тэнгист санагтахад шүлсээ димээл хүтхийн залглаа. Хүү нэг зүг рүү аль болох харахгүй хичээн жаахан дүүгийнхээ нүдийг гараараа таглан урагшаа нэг алхлаа. Тэрхүү харахыг үл хөсөх зүгт нь аавынх нь аль хэдийн хөрч гүйцсэн цогцос гулдайн хэвтэх ба цусан шалаар нэг таран үүдний хаалганы зүг цусан зам татуулан урсах ажээ. Хин нэгний ч гэжтэй ээж нь байсан тэр нэг хүний мөр цусан дээр гიშгэлэн тодоос тод мөр үлдээн цаашаа явсан байлаа. Хүү охин хоёр хид алхаад өрөөний хаалганд тулж ирлээ. Хаалганы цаана харанхуй татуулсан өрөөнүүд харагдах нь жаахан хүүгийн хувьд үнхэлцгийг нь хаглах шахан байлаа. Өчигдөр харсан тэр муухай амтан хаа нэгтээ хүлээж байгаа гэж бодох бүрээд бяцхан зүрх нь түг цохилж жаалхуу айснаасаа нулимсан маш ихээр асгарав. Гэхдээ нөмөртөн зөөгдөж буй жаахан дүүгээ бодоод нулимсаа гараараа шудраад хаалгаар шагаалаа. Урт харанхуй хонгил мэт сүүмийнсэн коридор бүдэг бадаг харагдхаагаад хинч байхгүй мэт анир чимээгүйхэн нам гүн байв. Хүү дүүгээ тэрсэн чигтээ дахиад нэг алхав. Дээд давхарт хүүгийн унтгалын өрөөний шүүгэнд цаасан ууттай боов, савтай харцай байгааг хүү маш тод санаж байлаа. Тэндэл хүрчих юм бол хүү өөрийнхөө хувцсны шүүгэндээ нуугдаад дүүдээ идэх юм өгч болохоор байв. Дахиад хид алхаад шатны доод гишгүр дээр очив. Хүүгийн зүрх түг зохилно. Одоо тэрээр амьсгалахаасаа ч айж байлаа. Дүүн ахыгаа ойлгосон мэт ямар ч чимээ гаргалгүй зөвхөн нүүр өөдөн дүрлийтэл ширдэх ажээ. Чимээгүй нам гүн байшин ноёлох мэт юу ч дуулдахгүй байгаад хүү жаахан тавьшраад шатаар зугуухан өгслөө. Гэтэл доод давхрын болонгийн өрөөнд хин нэгний хэрчгэнэх чимээ сонсогдов. Хин нэгэн болонгийн өрөөнд сүр сархийн түжигнэх чимээ гарахад хүү золтой алхаж харчихсангүй. Дүүгийнхээ чихийг хоёр гараараа таглаад шатаар дахин дээш гарлаа. Өнөөх чимээ одоо улам чангаар сүр сархийн доод давхраар хин нэгэн хүн алхан өрөө бүрийг нэгжих мэт түжигнүүлэн явах аж. Хүү дүүгээ гар дээрээ өргөөд дээд давхарт гараад өрөө рүүгээ аажуухан алхав. Хин нэгний цустай гараар хан туураг хийгээд хаалга бүрийг самардан явсан нь ажиглагдана. Яг л өрөө бүрийг нэгжин хайсан мэт энэ тэндгүй цусан гараар зам татуулсан нь харагдав. Өөрийнхөө өрөөний хаалганд дөхөх үедээ хүү санамсаргүй шалан дээр чанга гიშгснээс болоод шал чахран дуугарав. Гэтэл доод давхраас гарч байсан өнөөх чимээ гинэт алга болов. Хүү бушуухан өрөө рүүгээ гүйх нь холгүй орлоо. Өнөөх амтан гинэт муухай орлох чимээгээр дээш чатаар түжигнэн гарч ирэх нь сонсогдов. Хүү дүүтэйгээ шүүгэндээ дөнгөж ороод хаалгаа хааж байх мөчөд нэгэн зэгэл саарл амтан өрөөнийх нь онгорхой хаалгаар шуртхын өнгөрөх нь үзэгдлээ. Өнөөх амтан хүүгийн тэр өдөр айлгсан амтан дөрвөн хөллөн хаалганы урдуур гүйн өнгөрөхөд хүү амаа таглаад зөөлнөр уйллаа. Юу болоод байгааг анзаараагүй солонго охин ахыхаа нулимсыг арчаад хацар дээр нь зөөлнөр үнсв. Хүү дүүгээ тэврээд хуучин хувцсан дундаа шурган чимээгүй хэвтлээ. Хамгийн гайхалтай нь тун удалгүй өрөөний завсраар хүн шиг том бүдүүн туулай залтай нэмсэглэн шагаахыг хүү шүүгээний завсраар харж амжлаа. Туулай инээсэн чихтэй цааш ирэхэд нэг гартаа урт иштэй бор зазуур барьсан байхыг хүүхдүүд харсангүй. La la la
дугаар бүлэг. Аялах. Хин нэгний тасалдангуйгаар орилох дуунаас болоод охин нойрносоо сэрлээ. Ах нь хажууханд нь өвлийн хувцсан дунд чимээгүй хингэгч нь унтаж байгааг хараад ившээлэгтэл өнөөхтөн дахин сонсогдлоо. Дуу байшингийн дотор сонсогдох нь илэрхий. Миний охин ээжтэй хүрээд ирээ химээхэд охин эхлээд сонссон зүйлдээ итгэсэнгүй. Гэвч сонсох тусам хайртай ээжийнх нь хоолой мөнөөсөө мөн байв. Ээж нь гинэт учир битүүлгээр алга болсон хийгээд ах нь түүнийг ээж рүүгээ явахыг зөвшөөрөхгүй байгаа зэрэг нь охинд маш их гайхмаар санагдаж байсан юм. Гэтэл хамгийн ихээр хүсэж байсан ээж нь дуудаад байгааг охин нь гинт саналаа. Ээжээ гэж охин часхийн хашгираад шүүгэнээс гараад гүйлээ. Ээжтэй л тэврүүлэхийг, ээжийнхэн ингэрт наалтаад үнэрийг нь үнэрлэхийг юу юунаас илүүтэйгээр хүсэж байсан жаахан охиныг хинч зогсоож чадсангүй. Охин өрөөний хаалга аажуухнаар нээгээд харанхуй руу уусан алга боллоо. Хүү хар дараад цочин сэрв. Шүүгэнд хав харанхуй хийгээд ойр орчны зүйл харагдахгүй байгаа нь нүд нь харанхуйд дасаагүй гих байлаа. Гараараа тэмтэртэл дүүгийнх нь хэвтэж байсан газар хинч байсангүй. Саяхан ингэрт нь наалдаад жигтгэн амьсгалаар нойрсон байсан өөдсийн чинээхэн жаахан дүүн алга болчихсон байлаа. Хүү ихэр татан уйлсаар өрөөний хаалгаар гараад ирэв. Гартаа жижигхэн төмөр сэрээ барьчихсан хүүд одоо зөвхөн жаахан дүүгээ л аврах бодол толгойд нь орж ирж байв. Тэсгэлгүй ихээр айж байсан ч хүүд зүгтх бодол байсангүй. Солонгоо, миний дүү, солонгоо химэн чимээгүйхэн дуудсаар л байв. Араас нь нэгэн урт хар юм дагаад байх шиг нуруугаар нь хүйт оргин эргэн харвал хав харанхуй л харлан харагдхаагаад аимшигт авраг амьтны ходоодонд орсон мэт сэтгэгдлийг хүйт төрүүлэх нь аимшигтай. Гинэт төгөлдөр хуурын чимээ сонсогдон нэгэн эмэгтэй уянгалаг хоолоогоор дуулхан сонсогдлоо. Тэр дуу доод давхрын өрөөнөөс тод гэрлийн хамтаар харанхуйгаас гинэт хүрээд ирэх шиг санагдав. Зочны өрөө гэрэлтэй хийгээд хин нэгэн яа харахгүй хөгжим даран дуулах аж. Энэ дуу ээжийнх нь холой мөн байлаа. Хүүгийн нүдэнд нулимс бүрхээд ирэв. Жаахан биедээ баймааргүй их зориг төвчээр гарган зүрхээ бөмбөлцдөл айсан жаахан хүүд ээжийнх нь хоолой хамгийн дотн санагдаж бүх зүйлийг мартан тэр хоолойн эзний зүг гүйн очлоо. Нүдийг нь хурц гэрэл гэлбуулан хүү зочны өрөөний үүдэнд хэсэг зог тусав. Өрөө юу юунаас илүүтэйгээр гайхамшигтай болсон байв. Хуучирч муутсан зочны өрөөний тавилга шинээр аваад удаагүй байгаа мэтэр гялалзан таазны хуучин гэрлийн оронд болор сондөр шигтгээтэй гоёмсог гэрлийн бүрхүүл харагдахаж. Хамгийн гайхалтай нь шинэхэн модон төгөлдөр хуурны цаана ээж нь инээмсэглэн ширтэж байлаа. Миний хүү ээжтэй хүрээд ирээ химээхэд хүү балмагдан ээжийнхээ зүг нэг алхлаа. Дахиад нэг алхлаа. Гэтэл ээжийнхэн цаанаас хүн шиг том туулай инээмсгэлсээр гараад ирхэн тэр. Хүү энэ удаа үнэхээр гайхшран зог тусав. Туулай гартаа томоос том тавг барьчихсан байхаагаад түүн дээр гайхалтай сайхан шарсан мах, шилэн савтай мөхөөлдөс, амтад боо өрсөн байх нь харагдана. Ялангуяа шарсан махны үнэр хүүгийн хамар цорхиход өлссөн гэдсэн хоржигнохыг хүү сонслоо. Хүү минь хүрээд ирээ. Бид чинь чамд хайртай штэ. Чамтай хамт тоглохыг би үнэхээр хүсэж байна. Химэн туулай инээмсэглэн өгүүлээд томоос том гараа алтлан хүүг тэрхээр зогслоо. Хүү дахин нэг ураг шалхлаа. Одоо хүү болоод туулайн хоорондох зай 5-6 алхам зайтай л болсон байв. Гинэт ээжийнх нь нүд хачин байдлаар очтон гялалцахыг хүү ажиглалаа. Ээж нь биш, харин хамгийн амттай хоолой харсан хашааны банхар шиг нэг тийм шүлэнгэтсэн харцаар хүүг ажиглан байх нь тэр. Хүү зог туусан хошоогоо нэг алхлаа.
Энэ амтан ээж биш вэ? Ээж биш химээхэд юу болсон бэ? Чи яагаад бидэнтэй тоглохыг хүсэхгүй байгаа юм бэ? Хүрээд ирээ. За алин нааш хүрээд ирээ. Химэн туулай аимшигтай муухай хоолоогоор хашгиран хүүрүү дарив. Ам нь инээж байгаа бус харин инээлгсэн байдалтайгаар ойчихсан болохыг хүү харж амжив. Бас цаана нь ээжийнхэн толгой хэрхэн доош унжиж унаж байгааг ч харж амжлаа. Тэрхүү унаж буй зүйл нь шинэ жилийн гацуур дээр зүүдэг баг шиг хийгээд тэрхүү багийн цаанаас хүйт даасан өнөө хүйтэн хөх царайгч бас хальт харж амжив. Түүнээс цааш юу болсон юм бүү мэд нүд нь харанхуйлан оочход аимшигтай өвдөлтийг мэдрээд дууч гаргалгүйгээр унаад өглөө. Хүүгийн цогцсон дээр ухаанаа олохгүй яваарсан хоёр амтан хин нэгний хөлийн чимээг сонсох тэгл байсангүй. Тэрхүү хөлийн чимээ магадгүй маш бүдэгхэн дуулдаж байснаас ч болсон бах. Жаахан хүүхдийн тор торхийн гүйх бүдэг чимээ үргэлжлэн холдсоор байшингийн хаалгыг хин нэгэн түлхэн онгойлгох чимээ гарлаа. Энэхүү чимээ харамсалтай нь дэндүү тод байснаас тэрхүү өнөөх туулай хүүгийн цогцсноос толгоогоо дээш өргөөд аимшигтайгаар инээмсэглэлээ. Хүйтэн цас малгаалan орж буй шөнө дундын үед гүйн гарсан солон гохны чихнээ муухай орлон сонсогдоход яагаад ч юм нам гүн болчихлоо. Хинч байгаагүй, хаанч байгаагүй юм шиг. Өнөөх цасан шуурхч шуурхаа байгаад айгаад байсан зүйл нь ч гэсэн алга болчихсон мэт. Жаахан л даарч байлаа. Гэхдээ үл ялэгхэн даарч байгаач яг л ээжийнхийн өвөрт орсон юм шиг санагдах нь их сонин. Нэг л дулаахан үнэр үнэртэх нь аавынхан ч үнэр юм шиг. Охин зөөрмөглөн унтах бөгөөд даарсан хөлн натийн тэрүүхэн тэндээ бөөрөн хилдөөд хярсан бүжин мэт. Ахан дүүгээ чимээгүйхэн хараад сууж байлаа. Нарны гэлба тэнгэрийг зүсэн хажуудах цонхонд нь тусах бөгөөд дулаахан таатай мэдрэмжийг хүүд төрүүлнэ. Хүү дүүтэйгээ шүүгэн дотор бүхэл бүтэн 3 хоног хонсон бөгөөд тэрээр хинийч биш болсон байшинд хин нэгнийг хүлээн горьтлого тэн өнгөрүүлсэн байв. Нэг л хэвийн зүүд түүнийг салахгүй дагах нь юу юунаас илүү аимшигтай. Шүн бүрийн зүүд нь нэгэн хэвийн үргэлжлэх бөгөөд дүүн цасан дунд байшингаас холдонгүй одох зурглал түүний нүдэнд торсоор л байлаа. Байшин дахин хөдөлгөөнд оржээ. Түчгэнсэн нэгэн дуу хоолойг сонссноос хойш тэрээр унтаж чадалгүй гөлрөн суусаар байлаа. Эхлээд тэр хоолой хүрчигнэн дуугарч байснаа хан тачигнэн дуугарах чимээтэй хослон улам мэхэр ойртох нь хүүгийн чихэнд сонсогдож тэрээр дүүгийнхээ чихийг хоёр гараараа таглаад шүүгэнийхээ хаалгаар чимээгүйхэн шагаан харлаа. Өрөө харанхуй байсан ч гэсэн сарны гэрлэр тасалгаа сав саруулхан гэрэлтэх бөгөөд хаалга аяархан онгосон ч хинч орж ирсэнгүй. Хүү чимээгүйхэн хин нэгнийг хүлээсээр л. Гэтэл урт хар сүүдрүүд таазанд морилзан өнгөрөхийг анзаарав. Таазны шохой доош баг багаар бутран унаж ямар нэгэн шарчигнаанд хан зурагт хажээ. Хүү улам нуугдаад чимээгүй харсаар л байв. Хаалга чив чимээгүй онгоолоо. Хинч орж ирсэнгүй. Хүү санаандгүй дээш хараад золтой л ухаан алдчихсангүй. Нүдэ анаад амьсгалгаач мартсан мэт чив чимээгүй хувцс руугаа зөөлнөр шурган орлоо. Өрөөний хаалганы дээгүүр цэлтэн хөх гар алгуурхан улсан гарч ирлээ. Тэрхүү гарны араас сэгсийсэн урт үстэй толгой магадгүй амьдралдаа хүүгийн олж хараагүй нарийнхан урт хүзүүн дээр гэлжигнэн цухбайлаа. Дан ясан ёрдон харагдах урт мөчөөрөө өнөөх амтан таазан дээгүр дөрвөн хөллөн мөлхөөд өрөөнд ороод ирэв. Гинэт дүүн зүүдэлсэн мэт яраглан хөдлөлөө. Чив чимээгүй аниргүйд энэ дууг сонссон гондын нүд бэлэн хоолоо отож буй аалзны нүд торонд нь орооцолцсон шавжийг идэхээр гяс хийх мэт гялалзаад шарчигнах шүүгэний зүг өсрөн хөрлөө. Хүү шүүгэний доторх бариулаас тэнхээ мэдэн зураад тавьсангүй.
Шүүгээний гаднаас аимшигтайгаар сэгсжин нүдэж онгойлохыг оролдоно. Гонд муухай ойрлон гадна бүрээсийг хурц хумсаараа зурхаж хүү удаан тисгүйгээ мэдэж байлаа. Солон охин дөнгөж сэрээд ахынхаа хөлнөөс зүүгдэн маш ихээр айн уйлж байлаа. Хөөрхий хүүхдүүдэд одоо туслах хүн нэг ч үгүй болсон. Гинэт машины гэрэл гялсхийн өрөө гийгүүлэхэд гонд чарлан цаашгүй алга боллоо. Хүү охин хоёр аль аль нь гайхан юу болсныг ухаарах сөхөөгүй бие рүүгээ гайхан харлаа. Ойртон ирж буй машины гэрэл харанхуйд бүхний гэрлээрээ сүлэн дайран гарах шиг. Машин үүдэн дэрэн зогсоод дотроос нь буу барьсан нэгэн гүйн гарч ирэхийг хүү мэдсэнгүй. 13 дугаар бүлэг 1970 он. Баадай тэр нэгэн өдрийн тухай аль болох бодохгүй байхыг их хичээдэг байсан. Тэр үед дөнгөж цэргээс халагдаад ирсэн залуу тэр аимшигт явдлын гэрч болсон юм. Түүхийг хөөрнөх нь 1970 оны 100 хөвсгөлийн улаан уул суманд нэгэн залууханхоос нүүн ирсэн ба нутгийн ард түмний хувьд баярлууштай хэрэг болсон юм. Эмэгтэй нь 24-25 орчим насны даруухан бөгөөд туранхай цайвар царайтай намхавтар бүсгүй. Харин нөхрийнх нь хувьд өргөлж босоттой дуу шуутай инээд наадан болгон явдаг хөгжилтэй залуу байлаа. Улаан уул суманд ирснээсээ хойш тэд хүн баг явдаг уулын бөглүүд нэгэн өвлийн байшин бариулан амьдрах болсон ба эмэгтэй сумын цэцэрлэгт бага ангийн багш харин нөхөр нь тогоочоор нь ажиллах болсон юм. Хүн бүхэн зан сайтай залуухан хосоод маш их ам сайтай байдаг байлаа. Нутгийн хөгшчүүд хоорондоо үлгэр жишээ сайхан гэр бүл хэмээн ярилцхаагаад ганц гимн үрийн зулай үнэрлээгүй юмдаа хэмээн жиг жуг хийлцгэн сонсогдно. Гисэн хэдий ч бүсгүй цэцэрлэгийн хүүхдүүдтэй амиа тавих шахам хайрлагт нь эцэг эхчүүд тун сэтгэл хангалуун байдаг байлаа. Удалгүй сонин үйл явдлууд хүмүүсийн ам дамжин яригдах болов. Залуухаас хүнсний зүйлээ ахын хэрэглээнийхээ зүйл хизээч худалдан авч байгаа нь харагдахгүй. Эмэгтэй нь хүмүүстэй битгий хэл, нөхөртөөгөө ч үг дуурахгүй. Дугай байдал нь хүмүүсийн ам хэлний бай болж байв. Гисэн хэдий ч цуу яриа тэгсхийгээд намжиж залуу хосч хүмүүсийн анхаарлыг татхаа байсан байлаа. Тэр нэгэн өдрийг хүртэл улаан уул сум нам тайван амьдрал энгийн нэрээ өрнсөөр байсан юм. 1970 оны 11-р сарын тэр нэгэн өдөр баруун голын ихээр нутгалдаг чөлтөм гуайн охины 2 настай хүн алга болж сум даяар эрс сурал боллоо. Сураг ажиг битгий хэл хувцсныхан тасархаач олдсонгүй. Тун удалгүй бас нэгэн гэр бүлийн 6 настай охин тоглож байгаад алга болсон байв. Хүмүүс хэрэг бишдэж байгааг анзаарч эхэллээ. 3 дахь тохиолдол нь тун удалгүй дахин бүртгэгдлээ. Энэ удаад хашаанд нь тэрхтээ нарлуулж орхисон нэрэ охин алга болсон байлаа. Хин нэгэн нь хүүхдүүд хулгаалаад байгааг мэдэж ихсэн ч чухам яг хин хулгаалаад байгааг мэдэх хүн байсангүй. Сумын цагдаа хийгээд хэсгийн төлөөлөгч яаралтай арга хэмжээ авч хүүхдүүдийг гадуур явуулах нь битгий хэл гэрээсээ гаргахгүй байхыг үүрэгдлээ. Хүмүүс яах ч учраа олохгүй бужигналтан ажил төрлөө хаян гэртээ хүүхдүүдээ сахин суудаг болов. Тун удалгүй төлөвлөгөөт сүний фермийн ажил тасалдахад хүрч аймгаас тушаал явуулсны эцэст хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт нь явуулах, хүмүүс хэвийн байдлаар ажил албаа үргэлжлүүлэх тогтоолыг аймгийн төлөөлөгчийн газраас гаргасныг засаг дарга иргэддээ уншиж өглөө. Та энэ суманд юу болоод байгааг мэдчихэж балчир үрсээ зоргоор нь орхих тогтоолыг яаж гаргаж чадна вэ? Манай хүн бит хоёр хойлоо ажилтай, хүн минь ганцаараа таа ч гэсэндээ эцэг хүн байна. Химэн нэгэн эмэгтэй хоолой зангируулан ярихад хүмүүс ч ам амандаа үйлцгийн гомдол тавьцгааж байлаа. Энэ үед буланд чимээгүй сууж байсан цэцэрлэгийн багш гонд чимээг өхөн гараа өргөөд хүүхдүүдийг өөрийн өвлийн байшиндаа байдал намжтал харж болохыг хэллээ. Засаг даргын бараас нь дуугч тэнийн ирэв.
Зарим эцэг эхчүүд дургүй байсан ч гэсэн энэ л хамгийн зөв бөгөөд үр дүнтэй арга гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Нийт сумын төвийн цэцэрлэгт хүмүүжиж байсан 40 гаруй хүүхдүүдийг өглөө машинаар гаргаж өгсөн нь эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдээ харсан хамгийн сүүлчийн тохиолдол байсан юм. Цас бужигнуулан хаазлан отсон ВАЗ 66 машинууд моддын үзүүр орон цаашлан отоход сүүлийн машинд суусан бүсгийнүүд гялалзан инээмсэглэл тодруулан суухыг баадай олж харсан байлаа. Хизээч инээж байхыг нь хараагүй тэр бүсгүйн инээд юу юунаас илүүтэйгээр аимшигтай бас хүйтэн агаад хэрцгий байсныг маш тодхон санаж байлаа. 14 хоногийн дараачаас сүүний фермийн малчин осор хин нэгний цусан зам татуулан мөлгсөн мөрийг олж харав. Мөрөөр мөрдөн явсаар тун удалгүй цусаалтан осгож үхгээ шахсан хүнийг осно нь цэцэрлэгийн галч өвгөн байв. Яаралтай айлын бараа харуулсан ч хөөрхий өвгөн зөвхөн цорын ганц үг хэлэх төдий болоод л амьсгаа хураажээ. Тэрхүү өвгний хэлсэн үг нь гонд хүүхдүүд химээх үг байсан юм. Түүний амнаас гарсан энэ үг хийгээд хөлийнх нь тас мэрсэн булчин махнаас олгойдон гарч буй цусыг харсан хэн бүхний царайд бүх юм тодорхой болсон байлаа. Хүүхдүүдэд нь нөөрөлсөн аимшигт явдал тун удалгүй сум даяар тархан хүмүүсийг үемээ сандралд оруулав. Удалгүй сумын төвөөс зэвсгэлсэн 10 морьтой залуус 2 машинтай нийлээд 20-од хүмүүс өнөх байшингийн зүг хурдлан давхилаа. Харин маргааш оройн нь тэдний хоёр нь л буцаж ирсэн юм. Эхний хоёрынх нь нэг нь тэр даруйдаа нас орсон бол нөгөөх нь аимшигт явдлын эцсийн гэрч болон үлдсэн ч тун удалгүй галзуурсан. Залуугийн цус хурсан нүд хөөрхийлөлтөөр бүлтгэнэн харж үгч хэлж чадахгүй байсан ч болсон явдлыг тэнд байсан цөөхөн хүмүүст хэлсэн нь. Залуусыг байшин баригдсан өнөөх ойн чөлөөнд орж ирэхэд нүднийх нь өмнө тэдний зүүдэндээ ч үзээгүй аимшигт явдал угтжээ. Тэр хавийн ойролцоох цас яг л мал нийдэлгааны газар шиг улаанаар будагдсан байлаа. Байшинд амтай голтой хинч байсангүй. Харин өмхийрсэн махны нялуун үнэр цус болсон хувцсны тасархай энт тэндгүй асгарсан цусал байшин бүхэлд нь бэлтжээ. Тэд ямар ч хүн, ямар ч хүүхэд олж харсангүй. Ядаж тэдний цогцосч тэнд байсангүй. Харин доод давхрын агуулга бололтой өрөөнөөс л мууцсан махны ихүүн үнэр гараад байгааг сүулт мэдсэн байв. Өрөөрөө хэсэг залуус бамбар барин ороход үүдэнд нь үлдсэн хүмүүс тэднийг хүлээн гаднаа сууж байлаа. Гайхалтай нь бүхэл бүтэн 2 цаг өнгөрсөн ч өрөөнөөс хинч буцаж гарч ирсэнгүй. Гадаа хэдийн нэгүн харанхуй болж хүүтэн салхи ууган үлээж байлаа. Удалгүй бие засгаар гарсан залуу удаж орж ирсэн ч утга учиргүй туулааны тухай амандаа бовтнаад эхлэв. Хүн шиг том туулай байсан. Туулай над дээр ирсэн. Туулай надад үнэнийг хэлсэн. Химээхэд залууг нөхөд гэрэлд ойртуулан хартал нүд нь час улаанаараа эргэлдэж байлаа. Газар доорх агуулгаас 2 залуу хар хурдаараа гүн гарч ирэв. Тэд ухаан жолоогүй гүйх явцдаа хажууд нь цуснд будагдсан үхцгээсэн хүмүүсийг ч олж харж чадсангүй. Олж харахч тэнхэл байсангүй. Инээмсэглсэн буй туулайч харсангүй. Уяан дээр буй морд дээрээ очоод ухаан жолоогүй давхиж байснаач ардаас нь нэгэн нэвсгэр хар юм асар хурдтайгаар хүн харанхуй ойгоор орилон давхиж морд нь өргөн босгож байсныг ч сансангүй. Тэдний нүдэнд зөвхөн нэг л зүйл харагдаж байлаа. Агуулга руу орсон залуус эхэндээ бүгчин муухай үнэр танар хийгээд харанхуйд дотор нь муухай өргөн хэсэг зогсон орчноо ажиллаа. Агуулга гэж нэрлэгдсэн зүйл нь үнэн хэрэгтээ маш урт харанхуй хонгил байсан юм. Дотор нь хуучирч мууцсан эд хогшлоо хадгалдаг байсан нь илт. Хуучин бор авдар дээр нь тавьсан тэмдэглэлийн зузаан дэвтэр хүмүүсийн хараанд өртөхөд нэгэн залуу авч бамбарын гэрэлд эргүүлэн уншлаа.
13 дугаар бүлэг инээмсэглэл. Залуу бамбарын гэрэлд шарлаж хуучирсан тэмдэглэлийн дэвтрийн хуудсуудыг сөхөн уншлаа. 1969 оны 3 дугаар сарын 14. Бидний хормын анхны өдөр энэхүү тэмдэглэлийг нээж байна. Өөртөө байгаа бүхнээрээ бид хүнийгээ хайрлах болно. 1969 оны 3 дугаар сарын 18. Чимээгүй даруухан гэдгийг мэдчихсэн ч бодож яснаас минь илүү дуугаа хүн юм аа. Тууланд ийм их дуртай гэдгийг би яагаад мэдсэнгүй. Маргааш түүндээ зориулж хостуулаад хижээ гэж шийдлээ. Залуус хуудсыг нилээд хоош нэрвүүлэн дахин уншлаа. 1969 оны 9 дугаар сарын 27. Яг юу болоод байгааг ойлгохгүй байна. Тэр хизэнээс түүх юм ах иддэг байсныг би юусоо мэдсэнгүй. Түүний талаар ер нь би яг юу мэдх юм бэ? Миний ихнэр ер нь яг хин юм бэ? Яагаад гонд гэж нэрсэн юм бол? 1969 оны 10 дугаар сарын 2. Хайртай нохой минь өглөө хүчгсэн байгааг би олж харлаа. Тэр яг одоо өрөөнийхөө хаалгыг цоочлоод юу хийгээд байгааг би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Өчигдөр түүний нүд яг л гүн хар худаг шиг харагдчихсэн. Тэр намайг цоо ширтээд инээмсгэл гэж химэнсэн. Би инээж чадаагүй. 1969 оны 10 дугаар сарын 11. Би анх удаа түүний маш их уралж байгааг харлаа. Хэрвээ тэр намайг явах юм бол гэр бүлийнхээ хийгээд таньдаг бүх хүмүүсийг минь ална гэсэн. Миний толгой өвдөж байна. Инех хэрэгтэй. Инехгүй бол тэр намайг. Залуус дахин цааш хэд хэдэн хуудсыг эргүүллээ. 1969 оны 11-р сарын 14. Би түүнийгээ ийм сайхан хоол хийдэг гэж мэдсэнгүй. Дахиж яг ийм хоол идэхийг би бүр маш ихээр хүсэж байна. Яг одоо би энэ хоолны төлөө юугаач өгөхөд бэлэн байна. 1969 оны 11-р сарын 18. Би өөрийгөө баг багаар өөрчлөгдөж байгааг мэдэрч байна. Өчигдөр орой тэр ээлжид махан хоолой хийсэн. Хүний мах. Гэхдээ маш их хамттай. Үгүй. Би энэ бүхнээс үнэхээр холдоо явмаар байна. Би яг хинтэй хамт амьдраад байгаа юм бэ? Өсөж байна. 1969 оны 11-р сарын 22. Би одоо үргэлж инээмсэглэж чадхаар боллоо. Тэрч бас би ч үүнд баяртай байна. Би рүүгээ гайхан харсан залуус тэмдэглэлийн сүүлийн хуудсыг эргүүлэн харлаа. 1969 оны 12 дугаар сарын 25. Миний туулайхан. Би түүний эрх бяцхан туулай. Надад урт чих би. Бас жижигэн мөртлөө хурц шүд нүтч би. Түүний хүйтэн гарт тэврүүлээд чихийг минь элбэн суух тэр мөчтөл би жинхэнэ туулай болсноо мэдэрдэг. 1969 оны 12 дугаар сарын 29. Туулай. Миний туулайхан. Туулай бол эмзэг өвсөн тижээлтэн хийдэж, цагаат бол юу ч хийдэж чадна. Мах, цус, тасарсан шүрмэс, өмхийрч муудсан хүүр, тэрч байтгай дөнгөж төрсөн хүүхэдээсэн ч хамаагүй. Би түүний туулайхан. Эцсийн хуудсанд бичигдсэн эдгээр үл ойлгогдсон мөрөөдийг уншсан, бүгдийн царай гайхаж хачирхсан. Бас бишхүү жихүүцсэн байдалтайгаар би биен рүүгээ харлаа. Яг л энэ мөчөд булангийн харанхуй хонглоос хөт-хөтхийн инех чимээ гарлаа. Энэ чимээнээс цочсон залуус би рүүгээ айсан нүдээр хараад буланг гэрэл түлхээр бамбрыг тусган харав. Харанхуй болон баг багаар бамбрын гэрэлд идэгдэхэд хүмүүсийн нүдний өмнө авраг том цагаан зүйл цааш харан нүрээ дараад инээж байлаа. Яг л бяцхан охин загнуулсандаа ихэр татан уйлж буй мэтэр мөрөн чичигнэн хөдөлснөө өнөөх амтан эргэж харлаа. Бүдүүн хар утсаар махилган татаж ойсон нь түүнийг яг л инээмсгэлсэн буймит харагдуулна. Гэвч татаж ойсон чавчныхын цаанаас зүү мэт иржгэр хурц шүднүүд харагдан өнөөх амийг нь ойсон утсаа тас химэлхийг хүссэн мэт хавралдан байхаж бурхан минь
химэн хамгийн настай нэгнийг дөнгөж амандаа бувтнах төдийд өнөөх амтан эргэж дайрахад хүмүүс айсандаа хөдөлж үл чадам зогсоход тэдний гарт байсан шатаж буй бамбар газар торхийн унлаа. Унаж буй бамбарын гэрэлд инээж буй авраг том туулай нэг гартаа заазуур барин ухасхийн дайрч буй дүр төрхөл үзэгдэн өнгөрөв. Нөхдийгөө аимшигт амтанд бариулахыг дөнгөж харсан 3 залуу үүд хар хурдаараа чихэлдэн зүгтлээ. Бурхан минь зүгтаарай химэн орилсоор эхний залуу гар хүүдний зүг хар ирчээрээ гүөхтөдөд нэвсийсэн хар юм өөдөөс нь нүмрэн дарж авахад гаслах төдий чимээ дуулдаад чимээгүй болчихлоо. Ухаан сөхөөгүй айсан 2 залуу чимээ аниргүйгээр гүйлдэн гарахад хажуугаар нь эхний залуугийн хүзүүнээс зуугаад ясыг нь тарчхантал хэмлэн буй чимээ ард үлдсэн залуусын эцсийнх нь орилон газар түсхийн унах чимээтэй зэрэгцэн чихийг нь зүсэн өнгөрөв. Эцсийн мөчөд толгой эргүүлэн харсан 2 залуугийн нүдэнд цэлдэн хөх урт биетэй сэгсийсэн амтан олцоо ухаангүй хэмлэн зулгааж байх нь харагдана. Өнөөх амтан толгоогоо өндийлгэн цусанд бялцсан амаараа архиран орилох үед хөвхүйтэн нүднийх нь харц 2 залуугийн зүрхийг зүсэх шиг болоод өнгөрлөө. 1971 оны 1-р сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос маш нууц зэрэглэлийн тушаал авсан зэвсэгт хүчний анги хөвсгөлийг чиглэн гарсан юм. Тэд ирсэн даруйда өнөөх аимшигт үйл явдал болсон байшинд очиж түүний эргэн тойрондох 30 гаруй километр газрыг шүүрдсэн боловч амтай голтой зүйл нэгийнх нь ч харсангүй. Харин тэд цусч яргалал болон зүүдэндээ ч үзээгүй аимшигыг харсан ба даалгавраа биелүүлж явсан 2-3 цэрэг тэндээ шок зочролд орон түргэнээр буцаагдсан байна. Байшингийн хөндийн хэсгээс тэд нийт 40 гаруй хүүхэд хийгээд 19 хүний цогцос олдсон байлаа. Гэхдээ тэдгээрийг цогцос гэж үзэхээргүй болсон ба бүгдэнд нь хурц шүттэй амтан цэглэн хайсан нь яг хэн нь хэн болохыг танихад бэрх болсон байв. Удалгүй хотоос ариутгал шинжилгээний баг хүрэлцэн ирж хүмүүсийн цогцос хийгээд хараал идсэн байшинг тэр чигтэн шатаан ойр орчимд нь хөл хүрээ тогтоосон ба энэхүү аимшигт явдлыг цаашид тараахгүй үүднээс ил болсон явдлыг сонссон хийгээд нүдээр үтсэн хүмүүсийг тушаалын дагуу ийм яриа гаргахгүй байхыг даалгасан байлаа. Хамгийн хажуурхалтай нь энэ хэргийг үйлдсэн хүн буг чөтгөр аль нь бол хамаагүй ур мөргүй алга болсон нь хэргийн тайлагдшгүй нууц болон үлдсэн байв. Орон нутгийн бяцхан хийдэд энэ үеэр ламнар нууцаар ороолон дарах ёслолыг хийсэн нь баригдан цэргийн албан тушаалтан энэхүү зан үйлийг хийсэн ламнар хийгээд тэнд байцгаасан сүсэгтнүүдийг баривчлан хот руу ачуулсан нь дахиж ирээгүй байлаа. Сүмийн хамтлам ачигдж явахдаа нэгэн шавьтай айцтай хоолоогоор шивнэн хэлсэн зүйл нь нэг зүйлийн хойноос хит шунсан нүгэлт хүмүүнийг хитрхий тамлан зовоож ааснаар сүнсэн дээд ба доод ертөнцид очилгүйгээр эндээ ороолон болон үлддэг. Ороолон бол юунд ч дарагдаж дийлдэхэргүй хамгийн муу ёрын сүнс буг чөтгөр. Тэд юунд ч цадаж ханахаа мэддгүй бөгөөд бусад аргаар тэднийг дарах боломж бараг байхгүй. Эртний нууц таринаар бол ороолон дарах зан үлийн ёсоор нууц судрын хэсгээс бүтэн 21 хоног тасралтгүй уншин байж дарагддаг. Дааж би дарч чадсангүй. Ороолон одоо ч хаанигтэй явж байгаа. Химээсэн байлаа. Баатай өвгөн тэр нэгэн зууны аимшигт явдлыг сэтгэлдээ бодоод шүн унтаж чадсангүй. Нүдэнд нь 4 бяцхан хүүхдүүд хийгээд юугаач мэдэхгүй залуухаас л харагдаад байлаа. Ороолон буцаж ирсэн. Шатсан байшин ч буцаад сэргсэн байна. Байж боломгүй зүйл. Явах хэрэгтэй. Хөөрхий хүүхдүүд химээлээ. Ингээд шүн дунд хувцаслан өнөөх хараал идсэн байшингийн зүг бууга бариад явсан нь тэр аж. Машины гэрэлд туссан байшингийн зэвүү даасан хүйтэн цонхнууд харанхуйлан харагдахад энд амьд амьтны шинж үлдээгүйг өвгөн гатарлаж байлаа. Машины гэрэлд туссан байшингийн
зэвүү даасан хүйтэн цонхнууд харанхуйлан харагдахад энд амьд амьтны шинж үлдээгүйг өвгөн гадарлаж байлаа. Бууга цэнэглэн нөөц сумааг хармаандаа хийгээд уртаар амьсгалан будг нь халцарч цоохорцсон байшингийн хүрэн хаалгыг хүчтэй татан дотогш ороод явчихлаа. Сүүлчийн бүлэг гүгээрээ. Хаалга хягтнан онгоогоод араас нь тасхын хаагдахад хав харанхуй орчин баадаг угтан авав. Байшин тэр чигээрээ хүүрийн өгшөрмөл үнэрт шингэж амьсгаа авахд ч хүнд байв. Баадай гарт би гарч чийдэнгээ тэмтрэн байж тусгалаа. Чийдэнгийн хурц гэрэлд үүдний өрөөндөх хан тааз цусан зам татуулан хин нэгний хурц саварт ирээчигдсэн харагдана. Бүх зүйл тодорхой болсон. Байшинд хинч амьд үлдсэнгүй бололтой. Өвгөний духан дээгүүр хүйтэн хөлс бурзайн яг одоо хажуугийн харанхуй булангаас нь аимшигт ороолон үсрэн гарч ирэх мэт санагдахад бууныхаа гохыг гартаа чангахан гихч атхан бушуухан буцаж гарахыг хүссэн ч өрөөнүүдийг гүйцэж чалгамаар санагдаад зориглон цааш алхлаа. Гарч чийдэнгийн гэрэл хэдий хурцч гэсэн тодорхой тусгасан хэсгийг гэрэлтүүлэх бөгөөд түүний цаад тайх харанхуйд чухам юу ногдож байгааг хэлэхэд бэрх. Өвгөн алгуураар гэрлийг эргүүлэн зочны өрөөний зүг тусгатал гинэт чийдэнгийн гэрэлд нэг хар юм сүр сархийн орж ирээд цааш шатаар өгсөн зүгтлаа. Түүний ясархаг урт хөх хөлөл чийдэнгийн гэрэлд харагдаад цааш далд оров. Өвгөний зүрх золтой л амаар нь гарчихсангүй. Айсандаа өнөөх шатны зүг хид хид хий бодож үзв. Бууны хөхөмдөг утаа гэрэлд тунран харагдах үед дээд давхраас өнөөх амьтны муухай часхийн орилох чимээ сонсогдоод дээрээс асар хурдтайгаар түжигнэн буух чимээ сонсогдлоо. Өвгөн сандран бууга цэнгэлэхээр хармаа руугаа гараа явуултал барьж байсан чийдэн нь газар унан өнхрөн одов. Ороолон тааз хан түжигнүүлэн улам морьтоход өвгөний гар салганан хид хідэн сумаа шалаар нэг өнхрүүлэн гардах сүүлийн ганц сумаа арай хэж бууныхаа замганд хийн цэнгэлтэл нэвсийсэн хар юм урдах шатаар нь сүр сархийн буугаад ирлээ. Өвгөн түүний зүг сандран буутахад бууны сумны гэс хийх гэрэлд нийлт цус болсон хурц шүттэй амаа ангаасан цэлдэн хөх амтан харагдах нь тэр. Сум ороолонгийн баруун мөрөнд шавхын тусна нь илт. Өнөөх амтан муухай ойрлоод хазагнан шатаар өгсөн цаашаа цугтлаа. Бушуухан газар унсан гарч хийдингээ бариад сумнуудаа арай ядан төвж бууга цэнэглээд өвгөн хан налан уртаар амьсгаа авав. Гойд бурхан минь ийм аимшигтай амтан байсан хэрэгүү химэлээ. Өвгөнд цааш явах тэнхэл байсангүй. Одоо түүний толгойд буцаж хаалгаар гараад машиндаа суун энэ хараал идсэн газрыг хурдан орхихол бодол хамгийн түрүүнд туслаа. Эргээд ар нурууга хананд наан үүдний зүг алхаад яг хаалга онгойлгохын даваан дээр дээд давхраас жаахан хүүхдийн цангилсан дуу сонсогдлоо. Хүн бэ нү? Туслаарэ! Туслаарэ! Химэн хүүхдийн энхүү тусламж ирсэн өрөвдөлтэй дууг сонссон өвгөний царай барайн хаалганы бариулаас гараа татаад эргэн харлаа. Иш чаавас гэж амьд юм штэ. Химэн өвгөн шатаар алгуур өгсөн дээд давхарт гарах чимээтэй зэрэгцээд хин нэгний хоржоонтойгоор энийг чимээ сонсогдов. Асар хүчтэйгээр угдчин татах чимээ цаад өрөөнөөс муухай энийг чимээтэй хослон гарч байв. Өвгөн өрөөний үүдэнд хурж очоод нүдэндээ ч итгэсэнгүй. Муухай том туулай нэг гараараа шүүгэний хаалгыг татан онгочхож. Нөгөө гартаа барьсан том хүрэн иштэй заазуураас цус туслан газар тов товхийн унана. Өвгөн туулааны зүг тэнхээ мэдэн хашгираад чийдэнгийнхээ гэрлийг тусгалаа. Туссан гэрэлд үзлийн муухай нэмсгэлсэн туулай хилэн хархан тэр. Түүний цус урсан улаан нүдэнд үзэн ядалт хорсон шингэсэн гэлтэй галзуурсан мэт
муухай мөөрөх шиг болоод эргэн дайрлаа. Өвгөн сандран түүний зүг хальт ботсон ч онд шатсангүй. Сум цааш сүнгэнэн хананд зоогдоход өвгөн санд минь хажуугийн өрөөрөө гүйн орж хаалгыг ам мөлтөс төгжиж амжив. Азар хинч түүний араас хаалгыг онгойлгохоор оролцсонгүй. Амьсгаатсан хийгээд зүрх нь хүчтэй цоглон өвдсөн өвгөн бохирон сууж зүрхэн тушаага даран ёоллоо. 1 2 3 4 5 6 секунд өнгөрлөө. Гинэт ард нь хин нэгний яраглан дуугарах чимээ сонсогдоход өвгөн эргэн харж гарч хитэнгээ дуу гарсан зүгт тусгалаа. Эхлээд өвгөн хэн болохыг нь таньж чадсангүй. Гэсэн ч тун удалгүй гэрт нь хитгэн хоногийн өмнө инээн сууж байсан эмэгтэй болохыг танив. Хүүхдүүдийн ээж байв. Царай нь цусгүй болж хувхай цайгаад бүх биеийг нь төмөр утсаар арын моттой нь багалсан. Энд тэндээс нь цөм хадсан шархнаас нь цус баг багаар дуслан байх бөгөөд урсан буй цусны доор халзарч зэвэрсэн том төмөр хувин тоссон байлаа. Хүүхэн өөрлөн тусгасан гэрлийн өөдөөс тамирын барагдан ширгэг дөгсөн нүдээ хагасныг хараад гараа салгалан байж хажуудах орны доод тал руу заагаад ухаан алтан унлаа. Өвгөн түүний харцыг дагуулan хуучин том модон орны доод хөндөй рүү читэнгээ тусгав. Читэнгийн гэрэлд гинэт орны хөндийгөөс өнөөх ороолон үсрэн гарч ирээд өвгөний хөлнөөс үгдэн махыг нь өмөр зажлахын тэр. Өвгөн ойр дуу тавин яолж бууныхаа зүг гараа сунглаа. Энэ мөчөд өрөө чимээгүйхэн онгооход өвгөний нүдэнд инээмсгэлсэн том туулааны толгой цухалдсан гарч ирээд л нүд нь харанхуйлан унахад хармаанаас нь калибрийн том сумнууд торхийн асгархан тэр. Гүүгээрээ химэн шивнэхэд жаахан дүүн ахийнхаа зүг үл мэдэг толгой дохин гараас нь чангаар хатгалаа. Доод давхрын үүдний хаалга чимээгүйхэн нэгдээд хоёр жаахан амтан цааш зугтангүйх чимээг байшинд байсан амтай голтой хинч сонссонгүй. Амьдараа идүүлж буй өвгөнч сүүлийн цусан дуслан юулэгдэн өхөж буй хүүхэнч тэр. Томцсон дээлээр ороосон жаахан дүүгээ хөдөлсөн хүү шинхэн гаргасан машины зам даган дуу чимээгүйгээргүй модтын дундуур орон сүмэлзэн алга боллоо. Тэрхүү шөнийн харанхуйд ганцхан хараалт байшингийн дээд давхраас гарч буй зэрлэг орлоон л үе үехэн сонсогдон нүгэлт ойн цаад руу цуурайтан одох бүлгөө. Зохиолыг бичсэн учрал 2014 он